Б 1900 оны 11-р сарын 3-нд Германы Эрзогенавах гэх жижиг хотод төрсөн. Ээж маань өөрийн хийм цэвэрлэгээний газрыг ажилуулдаг байсан бөгөөд ах эгч нарын хамтаар бид тусалдаг байв. Хүмүүс биднийг угаалгын газрын хөвгүүд гэж хочилдог байсан ч энэ нь надад муухай санагддаггүй байлаа. Учир нь аавын маань ажил санааг минь үргэлж зовоодог байсан юм. Хэдэн жилийн өмнө аав гэр бүлийн нэхмэлийн бизнесээ хаахаас аргагүй болж гутлын үйлдвэрт гуталчнаар ажиллах болсон юм. Аавыгаа гэр бүлийн бизнесээ алдахыг харах бидэнд хэцүү байсан бөгөөд хэрв тэрнээс болоогүй бол би дэлхийд хамгийн ихээр танигдсан брэндүүдийн нэгийг бүтээхгүй байсан байх. Би багасаа л спортод маш их хорхойтой, спорттоо сайн хүүхэд байлаа. Нэг хоёрхан спортоор зогсохгүй, хөнгөн атлетик, цана, хөл бөмбөг, бокс гэд бүх спортод дуртай байсан ч спорт болгоны нэг л зүйл таалагддаггүй байсан нь гутал байлаа. 1918 онд гутал гэхээр зүгээр л гутал байсныг дурдах хэрэгтэй. Спорт бүр хоорондоо ялгаатай байтал ойрын зайн гүйлт болон хөл бөмбөгт нэг ижил гутал өмсөх нь надад маш буруу санагдж байлаа. Тиймээс би спортын үзүүлэлтийг дээшлүүлэх мэргэжлийн тусгай спорт гутал бүтээж хувьсгал хийхээр шийдсэн ч харамсалтай нь дэлхийн 1-р дайнд дэгдэж би дайнд татагдан орсноос энэ алсын хараа минь саатахад хүрсэн юм. Дайнд дайчлагдахад би 18 ч хүрээгүй байлаа. Дайн бол миний үлдсэн амьдралыг өөрчилж, хэзээ бүрэн итгээгүй зүйлдээ нэг ч минутаа үрэхгүй байхыг өөртөө амлахад хүргэсэн зүйл байлаа. Буцаж ирээд би ээжийнхээ угаалгын газрыг гутлын цех болгож, Германд эдийн засгийн хямралтай байсан тул дотны найзынхаа хамтаар ундаг дугуйгаар гутлын машина хийсэн юм. Энэ бол би өөрийгөө зөв юм хийж байгаагач амжилтанд хүрэх хэсгээ, миний санаа бүтэх хэсгийг мэдэхгүй амьдралын минь хамгийн хэцүү цаг үеүүдийн нэг байлаа. Гэхдээ энэ л миний итгэж байсан зүйл, миний хийхээр төрсөн зүйл байсан юм. Бид хамгийн эхлээд хөнгөн атлетикийн гутал хийв. Эмчний арснаас эхлээд махчин загасны арс хүртэл төрөл бүрийн материал туршиж үзсний эцэст үхрийн ширэн дээр тогтож, гутлын уланд гараар үрсэн хадаас суулгаж өгөв. Хүмүүст үзүүлэхэд олон хүмүүс инээдтэй, бүтэхгүй зүйл байна гэцгээж байлаа. Бэ тэдний үгийг тоолгүй бүтээгдэхүүний амжилттай болно гэдэгт итгэж ажлаа үргэлжлүүлсэн юм. Азар бизнес маркетингд чадварлаг ах маань энэ ажлыг минь ирээдүйтэй гэж хараад надтай нэгдэж бид Dassler Brothers спорт гутлын үйлдвэрийг үүсгэн байгууллаа. 1936 оны Германы олимпийн үеэр ах бид хоёр тамирчдад манай гутал хэрэгтэй гэдгийг дэлхийд харуулах гайхалтай боломжийг олж харсан юм. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчдад гутлаа өмсгөж дэлхийн давцанд харуулсан ба манай гутлыг өмссөн олон тамирчид төрөлдөө ялалт байгуулж манай гутлын талаар ам сайтай байв. Америкийн тамирчин Джесси Оуэнс манай хадааслаа гутлыг өмссөн хөнгөн атлетикийн төрөлд 4 алтан медаль хүртснээр манай гутал дэлхийн давцанд хүрч чадсан юм. Спортын ертөнцид тэр чигтээ ийм гутал өмнө нь хизээж хараагүй байсан ба захиалгуудаж ар араасаа цовж эхлэв. Гэвч биднийг шинэ үйлдвэрээ нээж өргөжиж эхлэмэгц дэлхийн 2-р дайн эхэлж бүх зүйлийг өөрчилж орхив. Бизнесээ авч үлдэхийн тулд бид үндэсний ажилчдын намд хүчээр элсэх, эсвэл бүх зүйлээрээ азаа туршин 100 гаруй ажилчтай ажилгүй болгохоор байлаа. Энэ бүхэн надад маш гунигтай санагдж байв. Спорт бол миний хувьд хамгийн чухал зүйл байсаар ирсэн. Ямар ч арьс өнгөтэй, ямар ч улс үндэстнийг нэгтгэж чаддаг. Дайн шиг хүмүүсийг гэр бүлийг салгаж хагцуулдаггүй. Ах бид хоёр дайчлагдж, харин би ахаасаа төрүүлэн бизнесээ үргэлжлүүлэхээр суллагдлаа. Бид загтлаар харьцсан холдсон зайгаа нөхөхийг хичээж байсан ч ах намайг бизнесээ явуулж чадахгүй байх гэж бодож байснаас бид санал зөрөлдөх нь их болж байв. Эцэст нь түүнийг дайнаас эргэж ирсний дараа бид дахиж хоорондоо хизээж үг солихгүй байхаар салцгаасан юм. Тэрээр бидний хамгийн том өрсөлдөгч болох Puma компанийг байгуулсан билээ. Дайны дараа нэгдсэн улсаас Германы эдийн засгийн сэргэлтэнд туслах арга зам хайж байсан тэр үед Дайнаас үлдсэн материалууд надад олдох болсноор би ажлаа үргэлжлүүлэх боломжтой болов. Надад ажиллах хүч, материал, шинийг бүтээх хүсэл тэмүүлэл байсан ч гутлнуудаа нэр өгч амжаагүй байлаа. Би өөрийн нэрний эхний 2 үсэг, овгийнхоо эхний 3 үсгээр нэрлэх гэсэн боловч ийм нэр давхцаад байсан тул нэрээ бүртгүүлэхдээ дунд нь и үсэг нэмээд спорт гутлын компани Адидас гэж аль бие ёсоор нэрлэх болсон юм. Хүмүүс намайг Ади гэж дууддаг байсантай ч зогсож байлаа. Логоны хувьд би тогтвортой байдлыг бэлэгдэж, хажуу талдаа 3 зураастай хөлбөмбөгийн гутал хийж байснаа санан, хожим нь алдартай болсон тэрхүү 3 зураасыг
Бидний шинийг эрэлхийлсэн сэтгэлийг харуулах бүтээгдэхүүнийхээ худалдааны тэмдэг болгоход төгс тохирно гэж бодсон юм. Дараагийн хэдэн жилд бид байнга шин санаануудыг туршиж, гутландаа ямар засвар өөрчлөлт хийхэд тэдэнд таалагдсан үгүйг байнга тамирчидтай тулж ажиллан судалж, согог заслын эмч нартай хүртэл ярилцсан шин технологиудыг зогсолтгүй хөгжүүлж байв. Энэ нь бидний бусад өрсөлдөгч компаниудаас ялгагдах тал гэж би боддог. Бид хүмүүс юу хүсэж байгааг сонсож, хамтдаа бүх спортыг улам сайн болгохын тулд санаагаа бодит зүйл болгосон. Мухаммад Алид домог болсон боксing гутал хийж, алдарт теннисчин Стайн Смитийн өмссөн гутал загварын бэлэг тэмдэг болсноор нэг гутал бүх спортод тохирдгүй гэдгийг бид дэлхийд харуулсан. Бидний ажил үргэлж гутал болоод спорт тоглодог хүмүүстэй холбоотой байсаар ирсэн. Спортын тэмцээн, худалдаа, амьдралын хэм маягийн нэг хэсэг болсон. Хүмүүсийг нэгтгэснээр ялагч, ялагдагчдыг бий болгон, ялалтай алдсан нэгнийхэн гэрч болж, тухайн цаг үеийн анхдагч байснаар бид өргөжин тэлсэн. Бид гутлыг зүгээр нэг хэрэгслээс илүү гэдэгт итгэдэг. Гутал бол бүхэл бүтэн цаг үеийн нүүр царай, бэлэг тэмдэг болоод зогсохгүй, хамгийн чухал нь хизээж бууж өгөхгүй байх чанарыг агуулж байдаг. Намайг Ади буюу Адольф Даслер гэдэг. Би спорт бүтээгдэхүүний компани Адидасыг бүтээсэн.